За юу яцгаан манайхаа энэ 7 өдрийнхөө влогтой тавтай мориллаа. Өнөөдөр сүүлд орсон влог одоо сүүлийн влог ороход хэдүүлээ 10,000 влог олсон байна. Баяр хүргэе. Thank you. Bello. Харуулж ирсэн юм шүү дээ. Миний хадаа окей. Bello. Надад бол айгу хурдан 10,000 влог олчиж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд гоёнаа. Тэгтээ ямар сонин одоо жишээ нь нөгөө нэг analytics-а харахаар subscribe хийгээгүй хэрнээ үздэг хүмүүсийн тоо одоо 10,000-аас ч их байдаг. Тэгээ би тэрийг жоохон гайхдаг. Одоо яг мэдгүй яагаад гэдгийг би өөрсдөө бодоод ойлгохгүй л байна. Олохгүй л байна. Үзээд байгаа хэрнээ subscribe хийхгүй байна. Why? Тэгээд яг нэгд болгонд влог оруулах гэж хичээж байгаа. Тэгээд яг 1-7 хоногийн weekly vlog юу ч яриад байгаа юм ойлгомжтой таад үздэг юм чи мэдчихэж байгаа. Гэхдээ яг 1-7 хоногт 7 хоног болгоно орж байгаа влогоо эдитлэхэд надад яг нэг за дунджаар нэг 20-30 минутын дурс бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг аль болох хүмүүсийг уйдаахгүй, аль болох сонирхолтой байх гэж айгүй хичээдэг. Тэгээд тийм болохоор өөрөө бараг ингээд эдэлсэн хойноо 2-3 удаа үздэг, төвшөөд үзүүлдэг. Тэгээд яг хажуунаас нь ажиллаж агаад скип хийж байгаа ч юм уу те эсвэл жоохон сонирхолгүй юм шиг царайлж байгаа эсгүүдийг нь шууд хасдаг. Гэх мэтчлэн. Тэгээд ер нь бол богинохон тэгээд товчхон сонирхолтой байвал илүү зүгээр юм болоо гэж боддог байсан. Тэгээд сүүлийн үед болохоор арай урт байлгамаар байна, дуусчаад байна, богинохон байна гэдэг сэтгэлүүд аяг авсан. Тэгээд тийм болохоор сүүлд яг пол асуугаад 12 минутаас их байх уу, бага байх уу гэж асуусан чинь их байх гэдэг нь аяг санал авсан байлээ. Тэгээд тийм болохоор бүр яг амар урт байлгаж чадахгүй ч гэсэн хамгийн багадаа 12 минут байлгаж байя гэж бодсон. Yay, I will try. Тэгээд амар хөөрхөн бас нэг комент байсан. Уг нь урт байвал гоё л доо. Гэхдээ урт байлгах гад өөрийгөө битгий хүчлээрээ, ядраагаарэ гэсэн байсан. Амар хөөрхөн. Гэхдээ ингээд урт байлгаж байгаа ингээд уйтгартай болоход амар товчхон богинохон үзчих болох юм бийг арай илүү дүрс нэмж сонжруулаад байхгүй байхыг хичээнэ. За тэгээд өөр сэн гэх юм бол нэр өнгөрсөн влог дээр гүлгэн мужгагийн мэрж гарч байгаа талаар таацтай хуваалцсан. Тэгээд төвшөө бол яг энэ юун дээрээ project дээр айгүй удаан ажиллаж байгаа. Тэгээд айгүй сэтгэл цаг зав зориулж байгаа. Тэгээд хаанаас авах вэ? Хаана худалдаалж байгаа юм бэ? Гарсан юм уу гэсэн сэтгэлүүд айгүй хэрж исэн. DM-эр ч гэсэн айгүй хэрж исэн. Тэгээд арай гарах болоог байгаа. Still processing хийсээр байна. Тэгээд туршсаар байна. Тэгээд айгүй гоё материалтай, чанартай, артууд нь гэсэн сонирхолтой. Йой. Энэ хоёрын яг үгмэлтэй эхэлчихжээ. Тэгээд айгүй гоё байлгах дээр нь төвшөө бүхий л тал дээр нь харж байгаа. Тэгээд гэрүүтэй хамтарж байгаа болохоор гэрүү ч гэсэн маш гоё хичээж байгаа. Тийм. Тэгээд одоо бол гарах айгүй төгссөн байгаа. Тэгээд яг артууд нь, дизайнууд нь бол бүгдээрээ болцсон. Тэгээд яг тэднүүсийг бүтээгдэхүүн дээр хэвлээд гаргахад ямар болж ийн эхний драфтуудаа гаргаад туршаа явж байгаа. Тэгэхээр айгүй утгагүй хаа. Тэгээд надаас илүү тэгээд төвшөө сайн мэдж байгаа болохоор төвшөөгийн хуудсыг Instagram-ыг дагаад тэгээд гэрүүгийн Instagram-ыг бас дагах юм бол мерч хийзээ гарах. Тэг гарсан уу гараагүй юу гэдэг мэдээлэл тун утгагүй арах хаа гэж найдаж байна. Би бас хүлээж тэсгүй нэ. Ямар гоё. Тэгээд аюу олон гоё бүр ингэ сонголт хийхэд хүртэл хэцүү амар олон гоё дизайнууд гаргаад тэндээс аюу цөөхнийг одоо яг бүтээгдэхүүн болгож байгаа. Тэгээд ер нь бол яг гүлгэн мужгаа яг мэддэг, төвшөөг мэддэг, чин сэтгэлээсээ спорт хийдэг хүмүүстэй л гаргая гэж төлөвлөж байгаа. Тэгээд тийм болохоор limited edition буюу маш цөөхөн тоогоор гарна. Тийм. Тэгэхээр одоо энэ мерчнээс гарах шиг машиг ч юм уу тэгээд төвшөө мерч хийгээд ийм их цаг зав, ийм их хөдөлмөрлж ийж ийм л ашиг болох нь шүү дээ гэдэгсэн аахгүй нэг өдөр. Тэгээ би зөвгөрөө мерч гэдэг чинь одоо бараг ашигын төлөө бус штэ. Чи яг аюу гой дэмждэг спорт хийдэг хүмүүсээ л баярлуулж байгаа гэж бодчихгүй юу гэсэн чинь нэрээ тийм болохоор айгуу зөвхөн гарна limited байх болно.
За тэгээд өөр сонь сайхан гэх юм бол тэгээд миний нүүрэн дээр ер нь бол ингээд амар их батан гарсан байгаа. Та таньдарч байгаа байх. Бичлэг нь нуцны камер дээр бас тийм шиг нарийн тодорхой харагдахгүй нь ер нь л аимшигтай байгаа. Тэгээд энээсээ болоод сэтгэл нь араас жоохон унжийн. Тэгээд батан гарч байгаад нь биш. Энэ миний дархлаатай шууд 100% холбоотой. Сая бас нэлийн хэсэг имлэгээр явсан шинжилгээ бла бла гэд. Тэгээд ер нь бол шинжилгээнүүдийн хариунд авчихандаа бол дархлаа ч маш сул байна. Тэгээд амар их ядарсан байна, стрессцэн байна. Тэгээд яг ийм уугаад эмчилнэ гэсэн одоо тийм тодорхой өвчин биш. Яг дархлаагаа сайжруулж ээж л одоо миний бие тэр вирусуудыг дарангуйлах тийм төрлийн одоо зөвөрөд миний биед байгаад байна. Тэгээд тийм болохоор энэ 7 хоногт өөртөө жоохон me time гаргах гэж хичээсэн. Буцаад йогага хийж эхэлсэн. Тэгээ би угаасаа йога хийдэг эксперт биш. Зүгээр яг сонирхогч миний бүр ингээд нэг уян хатан байдал бүр үнэн мод за би бүр багийн влог дээр гарна. Тэгээд тэднүүсээ ядаж жоохон сайжруулъя. Өдөржингөө ширээний ард ингэж суудаг болий тэ. Нурууныхаа ачааллыг жоохон багасгаад гэх мэтчлэн ер нь бол жоохон анхаарч эхэлсэн. Тэгээд улам сайжруулахыг хичээнэ. Тэгээд өөр гэх юм бол 100 болсон чинь тэгээд яалтчгүй яг шүний амьдралтай болж эхэлж байна. Шүний амьдралтай болж ийн гэснээс нэрээ та хэрвээ U brand нийтлийн дугаартай тэгээ 14-23 насны U branded бүртгэлтэй бол шүнийн дата үнэгүй болцсон байлээ шүү. Байлээ шүү. Шүний 12-оос өглөө 8 хүртэл дата free. Гэхдээ би л бас яг нэг тинейжер байхдаа 23-аас доош настай байхдаа шүн бол датаг үнэхээр тэсгэдэг байсан баха. Кино үзэн нэг үзлээр бүгдийг дуусгана тий. Гэх мэтчлэн аюух дата нэрэглээ аюух гэдэг байсан. Тэгээд тэрнээ тэгтээ анхаараарай. Тэгээд үнгүй байлаа гэд аюух хэрэглээд бүр ингээд өөрөө ядраанд оруултал битгий хуцнаас хамааралтай болоорой. Үнгүй байгаа дээр нь хэрэгтэй зүйлдээ зарцуулаад. Тэгээд 1484 лөө шүн гэж бичээд явуулчихад л болно. U брэнд ирэгдэж байх хэрэгтэй. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг нь би тайлбараас толбож. Өөр хуваалцах сонь сайхан гэх юм бол ийм байна. Бусдын мэдээлэл өрөөсөдөл багасаа үзье. Би л одоо энэ төг хоолой гэж үзэгч. Амбер. Шоуд нэг үзсэн юм. Гоё нэрч. Хамаа гоё юм уу? Энд ихтэй амир биетэй байгаа дээр нь ингэж энүүгээрээ мэдээдэг юм уу? Бинтэй өөрөө санаасаа юм. Биш биений юм жоохон биетэй байгаад энэ чинь Аугүй мэн ингээ гараар тасч идэх нөхгүй. Одоо энэ чинь ингээд. Тэг энэ дээр ингээд. Нэр юу? Дэн ингээ чимхэл амаа. Өчигд хэмээн. Тэд тэгвэл юм да. Тэгвэл бүжиглээ. Юм даа гэж. Тамаар ингээд явтаа. Саус нөгөө юм. Ингээд. Эё. Онцлоо тийм. Маалаа. Нахмад ингээд авчихсан. Юу нэр гоё юм. Саус нэр гоё юм. Ханаа хөөе. Уга. Болжооч чи хөөе болжооч. Нүрэл гоодаг. Чи ямар цав цагаахаа юмт ирлээ чи? Анжи. Одоо над хүл мүлээ хардаа чи. Анжи. Яаж байгаа юм чи? Гүйтэр.
이게 비는 한번 지치게 사이즈 나왔다. 아 이거 굉장히 гарч ирнэ. 그리고 저 저게 왜 되지? 이 친구 몇 표를 인도 동기 됐죠. 이 친구 후퇴는 지치게 사이즈 나오라는 리스트 잠에 담겨 있는 리스트. 그게 제일 좋겠지. 탁탁 많이 있어. 그래 이거. Юсөө дугуй мондөг лаг мондөг болчихсон байна. Маневр сайтай болчихсон байна. Дугуйгаа сайн унаж байна. Ингээл ч гэсэн. Тэгээ ингээд хурцсамсгэр дуусцгаа. Тамаар нь харъя да. Тэгээд ийм цагаан юутай хам. Юсөө миний ажил тусалж байна. Би ясаа амрааж байна. Тусалж юм ч шиг. Балыг л тарж байна да. Нач юм болж. Үгүй. Хэрвээ та хэд одоо ингээд энэ наарт за энэ арттай мэрчиг авах юм бол би яг энэ хэсгийг зурсан шүү за. Тэгэж бодоор за. Би тэгтээ наваг зурсны дараа төвшөө засчихлах л да. Түүний нөгөө паста ч юм уу? Түүний энэ мэрэг I'm happy on my own, making coffee just for one, and eating breakfast all alone. Fewer dishes to be done. I'm never running behind. Delicious. Мне принято. 네, 어때? 자, 이제 어디서 먹어? 인간 다이어트 살아? 이거 말하시는 이거. 이게 무슨 말이야? 후에 자연 सक्세스. 이게 됐어.
Чи бас ядарч уу? Аа. Ой. Үбэ ингэ босч. Үбэ ингэ. Сайн мэн. Яг ийм хүү л. Гоёр ичина. Түлчээр бас маа багч. Машин хаар тий? Авч байгаа чи.